87 гаруй хүн амтай Ховд аймгийн 34.5%-ийг эзлэж байгаа 15-аас 34 насны нийт залуучуудын төлөөлөл болж олон талын оролцоог хангасан 300 гаруй залуус улсын хурлын гишүүн Бэм цогтын санаачлан зохион байгуулсан шинэ Ховдын залуус чуулга уулзалтанд оролцож орон нутгийн залуучуудын өмнө тулгамдж буй асуудлын талаар хэлэлцэн 2 өдрийн турш чууллаа. Өөрөөр хэлбэл залуучуудын хөгжлийн талаар ярилцах тулгамдж байгаа асуудлыг шийдвэрлэх, гарц шийдлийг ярилцах, тэдний боловсрол мэдлэгийг тасралт үе дээшлүүлэх тогтолцоог бүрдүүлэх зорилгоор улсын хурлын гишүүн Бэм цогт санаачлан хөдөлмөрөө нийгмийн хамгааллын яамны дэмжлэгтэйгээр Ховд аймгийн засаг даргын тамгын газар, аймгийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Ховдын түвшний төрийн бус байгууллагатай хамтран 10 дугаар сарын 6-наас 7-ны өдрүүдэд шинэ Ховдын залуус чуулга уулзалтыг Ховд хотноо зохион байгуулсан юм а. Дэлхийн нийтээр нийгмийн амьдралд оролцох залуучуудын оролцоог нэмэгдүүлж, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах, идэвхтэй иргэн болгон төлөвшүүлэх талаар онцгой анхаарч байгаа үед Монгол улсын түүхэндээ анх удаа залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийг улсын хурлаар 2017 онд батлуулан 2018 оны 1-р сарын 1-ээс эхлэн улс орон даяар хэрэгжүүлэн ажиллаж байна. Ховд аймгийн тухайд гихтэл орон нутгийнхаа залуучуудын хөгжих боломж, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх зорилтыг аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр тусгаж, үүний дагуу аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаараа залуу малчин дэд хөтөлбөр, зөв хөдөлмөрч залуу аймгийн дэд хөтөлбөрийг батлуулан залуучууд руу чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байгаа талаар аймгийн засаг дарга дүгэрж авах ярианда онцоллоо. За аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар бол бид нэр хэд хэдэн хөтөлбөрүүдийг бас хэлсэн баталж байгаа. За ялангуяа нэг томоохон хөтөлбөр бол засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр орсон залуучуудыг дэмжих хөтөлбөрээр байж байгаа. Бидний нийтдээ бол 380 сая төгрөгийн одоо төсөл 4 жилийн хугацаанд хэрэгжүүлнэ. За энэ жил бол зөвхөн одоо энэ 2018 онд 80 сая төгрөгийн одоо санхүүгийн дэмжлэгийг бас энэ залуучуудыг дэмжих үйл ажиллагаанд бас зарцуулж байгаа. За энэ чиглэлээр бол хөдөлмөр халамж үйлчлэгээний газартайгаа бол хамтраад саяхан болсон одоо төсөл сонгон шалгуулалтаар одоо бусдгоо тусламжаас 3-4 төслийг бол дэмжлээ. За залуучуудыг дэмжих хөтөлбөрөөс гэсэн одоо 4 төслийг бас 5 орчим сая төгрөг хүртэл ялангуяа одоо ногоон байгууламжийг одоо нэмэгдүүлэх чиглэлээр гадаад тариалан одоо дэмжих чиглэлээр за мөн одоо хатхмал нарийн урлагийг дэмжих чиглэлээр 2-3 төслийг бас сая аймгийн зүгээс дэмжиж одоо оруулсан байгаа. Энэ үеэр залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль төрийн болгоны талаар холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл хийсэн юм а. Мөн үйл ажиллагааны хөтөлбөр 9-оор хөгжлийн төлөөх оролцоо ба бие дэлхийн хүн илтгэлийг өөр Централ Монголын олон улсын хамтын ажиллагааны ОБС-ийн төсөл хөтөлбөр хариуцсан менежер учраас залуучуудын өрсөлдөх чадрын талаар полиси төвийн захирал Эрдэнэ Гэрэл, гарааны бизнесийг хэрхэн эхлүүлэх талаар Маяра брендийн үүсгэн байгуулагч Аз Жаргал, бүхний эхлэл буюу гэр бүлийн үнцэн харилцаа хандлагын талаар гэр бүл судлаач доктор Наранбаатар нар сонирхолтой ихтгэл тавьж оролцогч залуучуудад үнэтэй мэдээлэл өгч ажилласан юм а. Залуучуудын өмнө тулгамдж буй асуудлаар ярилцах, залуучууд хэрхэн яаж орон нутаг улс их орныхоо хөгжил дэвшилд өөрийнхөө нэмрээ оруулах, өөрийгөө хэрхэн яаж хөгжүүлэх талаар болон нийгмийн өнгө төрхийг өөдрөгөөр харах боломжийг олгож энэхүү чуулга уулзалтыг зохион байгуулж байгаа нь цаг үе болсон арга хэмжээ болсныг оролцогчид хэлж байна. Энэхүү чуулганы үр дүн гэх юм бол одоо яг залуучуудын оролцоог л бий болгомоор байна. Өнөөдөр Ховд аймагт залуучуудын оролцоо, залуучуудын хөгжил, залуучуудын чөлөө цаг өнгөрүүлэх газар гэд бүх юмар бол утгаталтай талын илүү их нөхөж өгөөсэй гэж бодож байгаа. Тэгээ мөн нь болохоор төрийн байгууллагууд илүү залуучуудын оролцоог илүү төлхөө оруулах зүйтэй юм болов. Лекцч хүмүүсийн хувьд бол залуус маш хэрэгтэй. Бүх залуучууд бол бас үнэ сэтгэлийг бас өөрчилж байгаа. Ярьж байгаа хүмүүс нь хүн их гоё ингэж ойлгохдохоор те хүмүүсийг яаж хамгаал ингэх үдэх яг гоё ярьдаг. Эрдэнэ хэллээс нь бол хамаагүй илүү гоё ярьжтэй. Энэ дээр болохоор маш олон газраас одоо сумуудаас, багуудаас төлөөлөл ирж оролцож байгаа нь маш сайн хэрэг. Ягаад гэвэл энэ оролцсон залуучууд маань яг өөр өөрсдийн амьдарч байгаа орчиндөө очоод нэг нэгэндээ ажлын байранда найзуудынхаа хүрээ нэгэндээ маш их хүлгэр дурайл үзүүлж чадах байхаа маш үр дүнтэй үйл ажиллагаа болж байна гэж бодож байна. Энэ үеэр гэр бүлийн үнцийн өрсөлдөх чадвар, хөгжилд бидний оролцоо, гарааны бизнес гэсэн 4 салбар хилцүүлэг өрнүүлж, хилцүүлгээс гаргасан зөвлөмжийг нэгдсэн хуралдаанаар багцлан зөвлөмж боловсруулж аймаг орон нутгийн удирдлагуудад хүргүүлсэн юм а. Энэхүү 2 өдрийн турш хүсэл мөрөөдөл ирж хүч эв санаагаа нэгдэн жуулснаар залуучууд харилцан туршлага солилцож хамтдаа хөгжих, нэгдмэл нэг бодлого чиглэлтэй ажиллах боломж бүрдэх, залуучуудыг чадахжуулан өөрийгөө хөгжүүлэх сэтэл төрүүлэх суурийг тавьж өгөх зэрэг олон эерэг үр дүнтэй гэдгийг зохион байгуулагчид онцолж байлаа.